Сайн байцгаана уу та бүхэндээ ээлрийн диаграм сэдвийг тодорхой төвсөл хийсвэрлийн арга зүйгээр хэрхэн танилцуулж болох нэгэн аргачлалыг үзүүлье. За энэ хичээл маань суралцахын зорилт нь 2-ын 4-ийн b 2 буюу 1 олонлогоос хос үүсгэх. За 3-ын 4-ийн a юмсыг 1-2 шинжээр Карол Эйлервейний диаграм хэрэглэн ангилах. За 4-ийн a юмсыг 1-2 шинжээр ангилан Эйлервейний диаграм хэрэглэн ангилах, тайлбарлах. За 5-ын 4-ийн a судалсан агуулгын хүрээнд дүрс тоо юмсыг 1-2 шинжээр ангилан Эйлервейний диаграм хэрэглэн дүрслэх. За энэ суралцахын зорилтын хүрээнд энэ хичээлийн зорилго маань нэг тоог 1-2 шинжээр Эйлервейний диаграм хэрэглэн ялган дүрслэх. За хичээлийн зорилт тоонуудыг өгөгдсөн шинжээр нь ангилан асуултанд хариулах, ярилцах. За тоог 1-2 шинжээр ангилан Эйлервейний диаграм хэрэглэн дүрслэх, тайлбарлах. За энэ зорилтын хүрээнд хичээлээ явуулъя. За бид нар өмнөх хичээлээр Эйлервейний диаграмтайгаа танилцсан байгаа. За түүнийгээ эсэргэн санаж ангийн хүүхдүүдийг дугуйланд явдаг. За дугуйланд явахдаа дууны дугуйланд, бүжгийн дугуйланд, хоёр дугуйланд хүүхдүүд явдаг. За дууны дугуйланд явдаг хүүхдүүдийг тавья. За хоёр шинжээр ангилсан боловч энд дууны дугуйланд ч явдаг, бүжгийн дугуйланд явдаг хүүхэд байгаа. За тэгвэл явдаг, бүжгийн дугуйланд явдаг хүүхдүүд энэ хоёр олонгийн хоёуланд нь хамаарагдаж байгаа. За тэгвэл энийг дүрслэхдээ бид нар Эйлерийн диаграмаа хэрэглэн дууны дугуйланд явдаг хүүхдүүд энэ бүжгийн дугуйланд явдаг хүүхдүүд. За тэгэхээр энэ хоёр дугуйлангийн дуундаж явдаг, бүжигдэж явдаг, хоёр дугуйланд явдаг хүүхдүүд маань энэ хоёр олонлогийн огтлцол болж өгдөг. За тэгэхээр энэ хоёр дугуйланд зэрэг явдаг хүүхдүүд 3 хүүхэд байна. За бүжгийн дугуйланд явдаг 4 сурагч, дууны дугуйланд явдаг 3 сурагч байна. За ингээм ангийн хүүхдүүдийг 2 шинжээр нь ялган ангилж түүнийг тодорхойгоор Эйлерийн диаграмаар дүрслэн харуулж болдог. За тэгвэл үүнтэй адилхан цөмөрөө тоон дээр авч үзье. За 20 хүртэлх тоог авъя цөмөрөө. 20 хүртэлх тоог за тоонуудаа байрлуулъя. За энэ тоонууд болохоор өгсөн шинж нь 2 ба 3 хуваагдах гэсэн 2 шинжээр цөмөрөө авч үзье. За тооны олонлогоо ингээд дүрсэлжээ. За энэ олонлогоо тоонуудаа цөмөрөө 2 ба 3 хуваагдах тоонуудаар ялгая. За 2 хуваагдах тоог энд ялгая. За 2-1-ийн 2, 2-9-ийн 18, за 2-ын хүрдээ бодоод, за 2-2-ийн 4, 2-3-ийн 6. За ингээд тохирч байна. За 2-7-14, 2-5-ийн 10, 2-4-ийн 8. За 3 хуваагдах тоон 9 байна. За 3-4-ийн 12, 3-5-ийн 15 байна. За 1-3-ийн 3 байна. За ингээд ангилаад үзье. За 2 хуваагдах тоогоо гэр дугуйлчихъя. Дүрслээд харуулчихъя.
2 хуваагдах тоо. За энд 3 хуваагдах тоо. Энд 2 хуваагдах. Хоёр хуваагдах тоо. Гурав хуваагдах тоо. 2 хуваагдах тоонд 6 байна. Мөн 3 хуваагдах тоонд 6 байна. За тэгэхээр 6 гэдэг тоо маань 2 дахь хуваагдана, 3 дахь хуваагдана. Энэ хоёр шинжийг хуйлангийн агуулсан. За тэгвэл энэ хоёр олондогт хуйланд нь харьяалагдана гэсэн үг. За нэг нь. За мөн 12 гэдэг тоо байна. 2 хуваагдана, мөн 3 хуваагдана. Тэгэхээр 12 гэдэг тоо маань 2 ба 3 хуваагдах хоёр шинжийг хуйлангийн агуулсан байна. За мөн 18 гэдэг тоо байна. 2 хуваагдана, мөн 3 хуваагдаж байна. За тэгэхээр хоёр шинжийг хуйлангийн агуулсан учраас мөн энэ хоёр олонгийн огтлцол болж байна. За энэ олонлогт харахаар их олонлогийн 2 ба 3 хуваагдах хоёр шинжээр ялган харуулхад хоёр шинжийг хуйлангийн агуулсан 6, 12, 18 гэсэн 3 тоо байна. За 2 хуваагдах тоонууд мөн 3 хуваагдах тооны олонлог. За тэгвэл үлдсэн энэ тоонууд нь их олонлогтой харьяалагдаад тэр нь энэ 2-т буюу 3-т хуйланд нь харьяалагдахгүй тоонууд нь эндээ оршино. За мөн дараагийн тоондор авч үзье. За мөн 20 хүртэлх тоо байна. За 20 хүртэлх тоогоо шинжийг бичье. сондгой тоо ба гуравт хуваагдах хоёр тоонд ялгаж үзье. За 3 хуваагдах тоо 3, 6, 15, 9. За 17 гэдэг тоо маань хуваагдахгүй тоонуудаа энд тавьчих. 17 гэдэг тоо маань сондгой тоо. За 20 3 хуваагдахгүй сондгой тоо биш. За 16. За 15 болвол 3 хуваагдана мөн сондгой тоо. За 14 их тоо учраас энд хамаарагдахгүй байна. 12. За 3 хуваагдана. 13 сондгой тоо, 11 сондгой тоо. За 10 маань 3 буюу сондгой тоо энэ хоёрын аль шинжийг агуулахгүй байна. За 9 сондгой тоо. За 8 тэгш тоо учраас энэ хоёрын аль шинжинд нь хамаарагдахгүй байна. За 7 тэгш тоо. За 6 энэ сондгой тоо. Энэ 6 яагаад гэж орчих вэ? 3 хуваагдахаар явах хэрэгтэй шүү дээ. Гэвэд андуурчлаа. За 5 тэгш тоо, сондгой тоо. За 4 энд харьяалагдахгүй. За 3 сондгой тоо. 2 тэгш тоо учраас харьяалагдахгүй. За 1 нь 19. За мөн энэ 20 тоог сондгой буюу 3 хуваагдах тоогоор нь хувааж үзсэн. За диаграмаараа дүрсэлж харуулъя. За одоо энийг ажиглаарай. За энэ тоонууд дотор энэ хоёр олонлогт хуйланд нь харьяалагдж байгаа давхцж байгаа тоо ямар тоо вэ?
За энд 9 байна. За мөн 3 хуваагдах 9 байна. За тэгэхээр 9 гэдэг тоо маань сондгой тоо ч мөн 3 хуваагдах тоо. За тэгвэл энэ хоёр олонлогийн огтлцол болж байна. За мөн ажиглая 15. За мөн энд 15 байна. 15 сондгой тоо мөн 3 хуваагдах тоо. За тэгвэл хоёр шинжийг хоёулангийн агуулсан учраас мөн энэ хоёр олонлогийн огтлцол болж байна. За 3 байна. 3 өөрөө сондгой тоо мөн 3 та хуваагдана. За энэ авчи. За мөн за эндээс харахад 6 3 хуваагдах боловч сондгой тоо биш. 12 нь 3 хуваагдах боловч сондгой тоо биш. За тэгвэл энэ олонлогийг харахад их олонлогоос сондгой буюу 3 хуваагдах тоо гэсэн хоёр шинжээр ялгахад 9, 15, 3 нь энэ хоёр олонлогийн шинжийг агуулсан байгаа учраас эдгээр 3 тоо нь хоёр олонлогийн огтлцол болж байна. За эдгээр тэгш тоонууд нь энэ хоёр олонлогт хуйланд нь хамаарагдахгүй учраас энэ олонлогийнхоо гадна байрлана. За нэгээс 20 хүртэлх бид нар сая энэ тоогоо сондгой буюу 3 хуваагдах тоо хоёр олонлогт хоёр шинжээр нь хоёр олонлог болгон хуваасан. За тэгвэл эдгээр тоонууд нь энэ хоёр шинжийн алинд нь ч хамаарахгүй олонлог. За бид нар сая 1-ээс 20 хүртэлх энэ олонлог маань нэг олонлог. Энэ бидний их олонлог. За энэ их олонлогоос сондгой буюу 3 хуваагдах хоёр шинжээр ялгахад цаана нь эдгээр тоонууд нь энэ хоёр шинжийн алинд нь ч хамаарагдахгүй тоонууд байрлаж байгаа. За энэ шинж маань нэг буюу нэг оронтой тоо хоёр хуваагдах тооны олонлогт ялгая. За мөн бид нар 1-ээс 20 хүртэлх тоон дээрээ авч үзэж байгаа. За тэгвэл энийг бас нэг хоёр шинжээр нь ялган авч үзье. За цөмөрөн тоонуудаа шууд энэ хоёр шинжийн аль нь тохирчийг хуваагаа тавиад явчих. За 20 гэдэг тоо маань хоёр оронтой тоо хоёрт хуваагдана. За 19 хоёр оронтой тоо энд хамаарагдахгүй. За хоёрт хуваагдахгүй тоо байна. За 18 хоёрт хуваагдана. Хоёр оронтой тоо 17 хоёр оронтой тоо хоёрт хуваагдахгүй. 16 хоёрт хуваагдах тоо байна. 15 хоёр оронтой тоо хоёрт хуваагдахгүй. За энэ 14 за энэ мөн хоёрт хуваагдах тоо байна. 13 нь сондгой тоо учраас энэ хоёрт хуваагдахгүй тоо. За 12 хоёрт хуваагдана. 11 хоёр оронтой сондгой тоо байна. За 10 хоёр оронтой тэгш тоо хоёрт хуваагдана. За 9 гэдэг тоо маань нэг оронтой тоо. За 8 за энэ нэг оронтой тоонууд 6 5 4 за энэ 4 болохоор хоёрт хуваагдана. Мөн нэг оронтой байна. За 6 энэ нь хоёрт хуваагдах тоо байна. Мөн нэг оронтой. За 8 мөн хоёрт хуваагдах тоо байна энд. За 2 нэг оронтой боловч мөн хоёрт хуваагдах тоо. За 3 нэг оронтой тоо, нэг оронтой тоо. За эндээс ингээд харахад бид нар сая ялгаа тавихад мөн 3 янзаар ялгагдаж харагдаж байна. За 1-ээс 20 хүртэлх тоонуудаа бид нар бүтэн нэг олонлог гэдээ аваад үзэж байгаа тийм ээ. За тэгвэл энэ маань бидний их олонлог. За энийг нэг оронтой буюу 2 оронтой тооны олонлогт тэмдэглэж харуулъя. За энэ маань нэг оронтой тооны олонлог. За 2 оронтой тооны хоёрт хуваагдах тоо маань
Одоо энд өгсөн тоонуудаас цөмрөө ажиглая. Хоёр олонлогт хуйланд нь харьяалагдж байгаа давхцаж байгаа ямар тоонууд байна? За 8 байна. 8 нь нэг оронтой боловч хоёрт хуваагдах тоо. За тийм учраас 8 нь энэ хоёр шинжийг хуулингийн агуулсан огтлцол. За мөн 6 байна. Энд 6 байна. 6 нь нэг оронтой боловч хоёрт хуваагддаг тоо. За тэгвэл энэ хоёр шинжийг хуулингийн агуулсан. За мөн 2 байна. 2 гэдэг тоо маань нэг оронтой боловч хоёрт хуваагдах тоо. За энд байна. За 4 байна. Нэг оронтой боловч мөн хоёрт хуваагдах тоо. За өөр давхцаж байгаа тоо байна харъя. Энэ олонлогийг харахад бүгдээрээ хоёрт хуваагдж байгаа тоонууд байна. За энэ дид олонлогийг харахад бүгд нэг оронтой тоо байна. За бид нар нэгээс хоёр хүртэлх их олонлогоо нэг оронтой буюу хоёр оронтой тоо хоёрт хуваагдах шинжээр нь ялган харуулхад нэг оронтой тооны олонлог мөн хоёрт хуваагдах тооны олонлогтой 8, 2, 4, 6 тоонууд нь энэ хоёр шинжийг хуйлангийн агуулж байгаа учраас энэ хоёр олонлогийн огтлцол болж байна. За энэ хоёр олонлогт хуйланд харьяалагдахгүй эдгээр тоонууд нь энд байрсан байна. За бид нар сая дандаа эдгээр тоонуудаа хоёр шинжээр нь үзлээ. За бүгдээрээ дараагийн бодлогодоор үзье. За мөн 1-ээс 20 хүртэлх тоон дээрээ одоо 3 шинжээр авч үзье. За 3 хуваагдах тоо, 4 хуваагдах тоо, 2 хуваагдах тоо. За эхлээд бүгдээрээ 2 хуваагдах тоогоо бичье. За 2 хуваагдах 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20 гэсэн тоо. За одоо 3 хуваагдах тоо үзье. Бичье. За 3, 6, 9, 12, 15, 18. За одоо 4 хуваагдах тоо бичье. За 4 хуваагдах тоо 4, 8, 12, за 16, 20. За энэ тоонуудаас 2 хуваагдах тоо, 3 хуваагдах тоо, 4 хуваагдах тоогоо ялгаарлаа. За одоо цөмөрөө 2 хуваагдах тоо, 3 хуваагдах тоо хоёрдоо ажиглая. За энэ тоонууд дотор давхцаж ижилхэн байгаа тоо ямар тоонууд байна вэ? За одоо энэ 2 хуваагдах, 3 хуваагдах, 4 хуваагдах тоо гурууланд нь ижил байгаа тоо байна уу ажиглая. За энд байна. 12 мөн 3 хуваагдах тоо 12, мөн 12 нь 4 хуваагдана. За энийг ялгаад харъя. 12 байна. За тэгвэл энэ 3 шинжийг гуруулангийн агуулсан, өөрөөр хэлэх юм бол энэ 3 олонлогт гурууланд нь харьяалагдах 12 гэдэг тоо маань энэ 3 олонлогийн огтлцол болж байна. За 2 хуваагдах тоо энэ өнгөөр тэмдэглэгдсэн. Энэ 2 хуваагдах тоонд харьяалагдана. За мөн 3 хуваагдах тооны олонлог, за мөн 4 хуваагдах тооны олонлогт энэ 12 гэдэг тоо
орж байгаа учраас энэ 3 олонлогийн огтлолцол болж байна. За дараа нь одоо цөмөрөө 2 хуваагдах тоо, 3 хуваагдах тоондоо ижилхэн тоонууд байна уу? Ажиглая. За 2 4 3 за 6 байна энэ. 6. За өөр хэд байна? 18 байна. За тэгвэл одоо 6 18 гэсэн 2 тоо маань 2 буюу 3 хуваагдах тооны огтлолцол. 6 3 хуваагдана, мөн 2 хуваагдана. За 18 тоо маань мөн 3 хуваагдана. 3 хуваагдана. За мөн 2 хуваагдана. За энэ 2 олонлогийн шинжийг агуулсан. За одоо 3 4 2-аа үзье. 3 хуваагдах 4 хуваагдах тоон дотор ижил хуваагдж байгаа тоо байна уу харъя. За 12 бид нар тэмдэглэсэн. За 3 хуваагдах тоон дээр харахаар давхцаж иж байгаа тоо байхгүй байгаа. За тэгвэл 3 хуваагдах 4 хуваагдах тооны шинжийг агуулсан тоо байхгүй нэ. За одоо тэгвэл 2 хуваагдах тоо 4 хуваагдах тоонд ижилхэн тоонууд байна харъя. За 4 байна. 4 2 хуваагдана. 4 хуваагдана. За мөн 8 байна. 8. За өөр байна уу харъя. 16 байна. За 4 8 16. За мөн 20. За эдгээр тоонуудаа цөмөрөө давтавъя. 4 өөрөөр хэлэх юм бол 4 хуваагдах 2 хуваагдах тооны огтлолцол. За 8. За мөн дараагийн 16. За мөн 20. За тэгэхээр энэ 4 тоо маань 2 хуваагдаад мөн 4 хуваагдаж байгаа учраас энэ 2 олонлогийн огтлолцол болж байна. За одоо бусад тоонуудаа аль олонлогт харьяалагдж байгаа вүлээ? Эндээсээ хараад тавьчихъя. За 2 хуваагдах тооноос эхэлчихье. 2. За мөн 10. За мөн 2 10 14. За эдгээр нь 2 хуваагдах тоо. За дараа нь 3 хуваагдах тооны 3 9 15. 3 9 15. За тэгвэл 4 хуваагдах тоо. За 4 хуваагдах тоо нь бүгдээрээ энд бид нар тэмдэглэгдсэн байгаа учраас энд за 4 хуваагдах тоо байна уу харъя. За зөвхөн 4 хуваагдах тоо эдгээр тоон дотор байхгүй байна. Тэгвэл энд зөвхөн 4 хуваагдах тоо маань энд бичигдэх ёстой. Энд 4 хуваагдах тоо байхгүй. Зөвхөн 4 хуваагдах тоо байхгүй. За эдгээр нь болохоор 2 буюу 4 хуваагдах тоо. За одоо ингээд бидний тоонууд 1-ээс 20 хүртэлх тоонуудыг за хуваагдах шинжээр нь мөн тэгс сондгой тоогоор нь мөн 1 оронтой буюу 2 оронтой тоо. За мөн 3 шинжээр нь тоонуудыг ангилан Эйлер-Венийн диаграмаар дүрслэн харууллаа. За энэ бодлогын хувьд бүгдээрээ харъя. За 12 маань 3 хуваагдах 4-т мөн хуваагдаж 2 хуваагдаж байгаа энэ 3 олонлогийн огтлолцол 12. За энэ 6 18 2 нь мөн 3-т хуваагдана 2-т хуваагдана зөвхөн. За 4 8 16 20 4 ба 2-т хуваагдах тоо. За тэгэхээр 4-т буюу 2-т хуваагдах 2 олонлогийн огтлолцол болж байна. За 2 10 14 гэсэн тоон зөвхөн 2-т хуваагдах тоонууд. За 3 9 15 зөвхөн 3-т хуваагдах тоо.
За зөвхөн 4 хуваагдах тоон эдгээр тоон дотор байхгүй байгаа. За энэ олонлогийн гадна байгаа эдгээр тоонууд нь их олонлогт харьяалагдах боловч саяын энэ 2, 3, 4 хуваагдах энэ шинжинд хамаарагдахгүй тоонууд байна. За ингээд өнөөдрийн хичээлээр бүгдээрээ тоонуудыг хуваагдах шинжээр нь мөн дэгс сондгоогоор нь 1 ба 2 ортой тоогоор нь мөн 3 шинжээр нь хэрхэн Эйлер-Венийн диаграмаар өвсөлж болохыг харлаа. За ингээд хичээлийг үзэж сонирхсан та бүхэндээ баярлалаа.